Сайн мэцхан өнөөдөр имчилгээ үргэхэд бэлэн боллоо. Японд өнөөдөр айдас гайхшил хорийг зэрэг төрүүлсэн нэг хэрэгдэглээ. Энэ нь болохоор 1990 онд болсон аимшигт алга. 26 жилийн дараа гэмтэтгэд нь өөрөө гарч ирсэн юм. Энэ иргэн нь болохоор Нагая Чүбогийн шидэгтэйгүй алга юм. Японы хамгийн алдартай шидэгтэйгүй иргүүдийн нэг. 26 жил хинж баригдаагүй. Сонирхолтой нь сэжигтэн өөрөө би хийсэн гэж хэлээд цагдаад өөрийн биеэр оцсон гэдэг. Гэхдээ энэ нь өөрийн дураар очиж гимээ үлээсэн хэрэг биш юм. 26 жилийн дараа гимшээ татсан хүн биш. Харин үүний цаана нэг урт хачирхалтай мөрдөн байцаал байсан. За ингээд бүхний хинээсэн тайлбарлая. Хэрэгтэн нь Нагая хотын Кано дүүрэгт амьдардаг 69 настай Ясука Кумико. Залуугийнхан зургийг харахад ингээл нэг даруухан эмэгтэй харагдаж байгаа биз? Тэгвэл энэ эмэгтэй яагаад хүн алсан юм бол? 1966 оны 11-р сарын 13-ны үдээс хойш 2 цагийн орчим Нагая хотын Ниши дүүргийн нэгэн орон сууц Чуко гэдэг нэг байрны эзний эхнэр завгүй наашцаас явж байв. Тэр өдөр Чука байрнуудынхаа айлаар орж гонд тарааж явсан байна. 3 давхраас эхлээд хаалга бүрийг тогссоор 2 давхрын 201 тоот дээр. Тэнд 2 настай хүүхэдтэй нэг гэр бүл амьдардаг. Хонх дарсан ч хинч байсангүй. Намико гэртээ алга бололтойгээд хаалганы бариулт нь уяа давъя гэж бодов. Гэтэл хаалга онгорхой байлаа. Хаалга түгжээгүй байна. Намико гэртээ байна уу гэж Чуко дуудлаа. Толгоогоо аажуухан цухуулахад харвал эмэгтэй өвний 2 хөл, эргэн тойрон цус. Айсандаа Чуко тоткош ороогүй гадагш гарч нөхрөө дуудлаа. Нөхөр нь ирээд харвал Нагабаяши Намико цошны өрөөнд нүрээрээ унсан байв. Толгоо нь галтоогоо руу, хөл нь үүдний зүг рүү харсан чигтээ хэвтэж байжээ. Чуко үүднээс толгоог нь хараагүй, зөвхөн хөлийг нь харсан байна. Намикогийн ам орчим цустай, хоолойд нь олон удаа утгалсан байжээ. Түүний гар, бугуу, шуу бүгд зүсэгдсэн байсан. Яг л өөрийгөө хамгаалах гэж тэмцсэн мэт. Шалан дээрх цус үүд хүртэл урсан байв. Харин хажууд нь 2 настай хүү Ковэ хүүхдийн сандлаар тоглож сууж байв. Харин хүүн гимтээгүй телевиз насаалтай дуу чанга. Тиймээс тэр үед хүү юу болсныг ойлгоогүй. Чука сандарч хүүхдийг авч гарсан. Цагдаа ирж Намико гэмлэгт хүргэсэн ч цусаалтаж нас барсан байлаа. Намико тухайн үед 32 настай. Нөхөр нь Сатору 2 настай өвөө Ковэтэй амьдардаг. Намико эцэгийнх нь ирж салсан тул ээж дүүтэйгээ өсчээ. Насан туршид үйл хөдлөлийн компанид ажилд орсон. Тэнд 11 насаараа Саторутай танилцсан байна. Эхэндээ дарга ажилтнгийн ингээл нэг харилцаатай. Дараа нь дотн болж Намико 28 настайдаа түүнтэй гэрэлсэн. Харин 2 жилийн дараа хүү Ковэ төржээ. Хүмүүсийн хэлснээр энэ гэр бүл тайван аз жаргалтай байсан. Хизээж муудалцдаггүй инээ төртэй айл. Хэрэг болсон өдрийг эргээд юу болсон байсныг эхнээс нь тайлбарлая. Намико өглөө эрт босоод хоол бэлдсэн. Тэр Саторуд Ковэ баг зэрэг халуурч байна. Эмнэлэгт үзүүлээд номын сангаар орно гэж хэлжээ. Сатору сайн яваад эргээд 9 цагт ажиллаа гарсан байна. Намико хүүгээ тэврээд ойрын хүүхдийн эмнэлэг рүү дугуйтай явсан. Тэр хооронд 3 давхрын нэг эмэгтэй Намико руу залхав. Тэдний машинд баг зэрэг сэв гарсан тул 3 давхрын эмэгтэй нөхөр нь засахаар залгасан ч Намико уцаа аваагүй. Магадгүй эмнэлэг дээр байсан байх. 11 цаг өнгөрөхөд Намико гэртээ буцаж ирсэн. Цүгэндээ эмнэлгийн үйлчлэгийн хуудас нойтон салбидаг жижиг амттан. Ковэгийн гарнаас чанга атгаад хаалганыхаа өмнө ирв. Тэр өдрийн өглөө хөршин Намикогийн гэрээс эвгүй дуу сонсон. Хүмүүс муудалцаж байгаа ч юм шиг, юм хүчтэй мөргөлдөж байгаа ч юм шиг. Харин тэр үед хөршин тоогоогүй өнгөрчээ. Өдрийн 12 цагийн үед байрны арын зогсоол нэг эрэгтэй машины ханзалж байсан. Хэрвээ яг тэр үед хэн нэгэн орон сууцнаас гарсан бол заавал хэнийг нь харсан байх ёстой. Гэтэл сэжигтэй хүн хараагүй гэжээ. Цагдаа нар хэрэг өдрийн 12 цагаас 1 цагийн хооронд болсон гэж төр тогтоосон. Яагаад гэвэл өөр нэг хөрш Намикогийн гэрээс том шүүгээ хөдлөх мэт чанга дуу сонссон. Мөн 12 цаг 30 минутаас 2 цагийн хооронд Намикогийн найз байн залгасан ч уцаа авахгүй байсан. Ингээд 12 цагаас 1 цагийн хооронд болсон баттай байв. Тогтсны хажууд тоос орогч байв. Тэр гэрээ цэвэрлж байх үед нь хүн алах гэж дайрсан байх магадлал өндөр. Хэргийн газар улмөр их хүлцсэн байсан. Нэгт цустай гутлын мөр, солонгос үлдэрсэн гутал. Хоёрт угаалтур цус угаасан мөр. Яарсандаа бүрэн арилгаагүй хаалган дээр цус урсан зураас байв. Цусны шинжилгээгээр хохирогчийг ч гэмт итгээд их жилэрсэн. Гэмт итгээд Б бүлгийн цустай эмэгтэй гэж тогтооджээ. Алгын шалтгааны хувьд үш онзон байх магадлал өндөр. Хохирогч маш олон шарх авсан байжээ. Гэрээс юм алга болоогүй хулгай биш. Хүүхдийн нүдэн дээр хэсгээр алсан байна. Нүүрний зүүн тал том хавдар мохой зүйл цохиулсны шинж. Гар бугуунд шарх болон хүүхдээ хамгаалж тэмцсэн тодорхой. Эргэн тойронд сэжигтэй хүн байгаагүй. Намико угаасаа болгоомжтой хүн байсан. Хаалга нээхээс өмнө галтаагооны жижиг цонхоор харж таньдаг хүн байвал нээдэг зуршилтай байжээ. Тиймээс тэр өдөр хаалга нээсэн бол гэмт хэрэгтэн танил эмэгтэй байх магадлал өндөр. Нөхөр Сатару гэртээ яаран ирэхэд галтаагоонд сонин зүйл байв. Якорууд Миру 2 пробиотик ундааны 2 сам.
Сорволгүй хайчаар нүх гаргаад уусан байлаа. Нёгийг нь бараг уусан, нөгөөг нь амсаад л орхисон. Үүдэн тэр ундаа цацагдсан мөр байв. Хин нэгэн гарч явахдаа уучаад нулимсан бололтой. Сатору манад ийм ундаа байдаггүй гэв. Тэгэхээр ундааг гэмт итгээд өөрөө авчирсан байна. Мирүү хоёр нь энгийн хөлбраасаа өөр. Сав буглаа баадал нь ягаандуу эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн. Үйлдвэрлэлийн кодыг шалгахад зөвхөн Нагаягийн Нишимикава бүсэд зардган тогтоогдсон. Харин гэмт хэрэг Нагаягийн Ниши төрөгт болсон. Гэмт итгээд Нишимикава орчинд амьдардаг эсвэл ажилдаг байх магадaltaй. Гэмт итгээд өөрөө гараа цуссан байсан тодорхой. Хутгатай хэрэгт мэрэгжлийн биш бол өөрийгөө зүсгэн амархан. Тэр цустай гартаа зогцсон бөгөөд цусны мөр газар үлдсэн. Гарахаасаа өмнө үүдний нүхээр гадаа хүн байгаа эсхийг харшин шинжтэй. Цагдаа нар хоёр нохоо авчирч цусны мөрөөр дагуулan үнэрлүүлжээ. Цусны мөр байрнаас 500 м-ийн зайтай Ино цэцэрлэг хүрээлэн хүртэл үргэлжилсэн. Тэнд хамгийн сүүлийн цусны мөр илэрсэн байна. Цусны мөр Ино цэцэрлэг түрээлэнгийн дэрэгдээс эхэлж Энти байрны хажууд ирээд тасарсан байжээ. Цусны мөрнөөс нь харахад урьдчилал төлөвлөөгүй баруун зүүн тийш сандарч гүйсэн тодорхой байв. Цэцэрлэг түрээлэнд очиод гар угаадаг газарт гараа угаасан. Тэнд ч мөн цусны тусал байлаа. Шинжилгээгээр гэрт илэрсэн гэмт этгээдийн цустай тааржээ. Гэмт этгээдийг хоёр гэрч харсан. Эхнийх нь А гэдэг хүн. Өдөр 12 цаг 15 минутын орчим Ино цэцэрлэг түрээлэнгийн хажууд машинтай явж байв. Зүүн талд нь нэг эмэгтэй цагаан алчураар гараа дарж цус тогтоох гэж яарч явсан. Нэг гараараа нөгөө гараа дарж цусыг гоож байсан. Нүүрэн цонхийж өвдөж шүдээ зүүн алхаж байсан гэв. 5 минутын дараа Б гэдэг хүн мөн тэр эмэгтэйг харсан. Тэр үед цэцэрлэг түрээлэнгээс зүүн хойд 400 м орчимд байв. Алхвал яг 5 минутын зайтай. Б буланд ороход эмэгтэй зогсож байв. Гудамж ажиглаж гэрэл солигдохыг хүлээгээд улаанаас ногоон болох мөчөд удаа алхаж гарсан гин. Хоёр гараа цээжин дээр дарж шархаа тэврэн алхаж байв. Энэ дүр зураг гэрчийн ойтойнд тод үлдсэн байна. Энэ нь 12 цаг 20 минутын орчим. А гэрчийн харсан газраас Б гэрчийн харсан газар хүртэл цус тусалсан мөр байв. Б-гийн харсан цэг дээр цусны мөр тасарсан. Тэрнээс цааш улмөр олдоогүй. Энэ нь гэмт этгээдийг хамгийн сүүл харсан мөч. Эдгээр мэдүүлэг цусны мөрний байршлаар цагдаа монтаж зураг гаргасан. Нас 40-50 орчим, өндөр 1.60 см орчим, хар бага зэрэг буржгар гоёж янзлаагүй үстэй. Солонгост үйлдвэрсэн гуталтай, хар хувцастай гэжээ. Мөн 3 дугаар бүлгийн цустай эмэгтэй. Зүүн гартаа ноцтой шаргатай цус их алдаж байсан тул судас тасарсан байж магадгүй гэж шинжээч дүгнсэн. Ийм шархыг өөрөө боох бараг боломжгүй. Тиймээс эмнэлгийн тусламж авсан байх магадлал өндөр. Эхний алхам цагдаа нар хохирогч эмэгтэйн ойрын өмсөг шалгасан. Юуны өмнө нөхөр Сатору өмнө нь нэг удаа салж байжээ. Энэ нэрийг хуучин их нартай нь холбоотой юу гэж шалгасан. Гэтэл хуучин их нар нь 1-р бүлгийн цустай өөр газар Шизаокад амьдардаг. Түүнийг сэжигтнээс бүрэн хаслаа. Дараа нь гэр бүл найз нөхөд хөршгээд бүгдийг шалгав. Намикото муудалцсан үр шонцонтой хүн олдоогүй. Нөхөр Саторугаас сэжиглэж байгаа хүн бий юу гэж асуухад байсан бол би аль дээр хэлэх байсан гэжээ. Хөршүүдийн хэлснээр тэд бие биеэ хүндэлдэг, тайван, аз жаргалтай гэр бүл. Тэд Намикогийн ээжтэй хамт амьдрах гэж том байр захиалсан. Хэрэг гарахаас яг 10 хоногийн өмнө Намико ээжтэйгээ хамт байраа үзжээ. Намико хүүхдийнхээ өдрийн тэмдэглэл бичлэгийг видео болон хадгалдаг. Гэр бүлтэй хайртай, жирийн л нэгэн ээж. Түүнийг үзэн ядах шалтгаан байгаагүй. 2001 онд сонин зүйл болов. Нөхөр Сатору 4 настай хүү Ковятэй гэртэй байв. Хүүгийн ээжийг алсан эмэгтэй бол дэлгүүр ихч гэж хэлсэн. Сатору үүнийг цагдаад хэлсэн байна. Сэтгэл зүйч зөвлөх баг хүүгийн дурсамжийг шалгасан. Бодит дурсамж уу эсвэл бусдын яриаг төсөөлсөн үү гэдгийг нэгтлээ. Бүх дэлгүүрийн эмэгтэй ажилчдыг шалгасан ч таарах хүн олдоогүй. 2 настайд болсон явдлыг тод санах нь эргэлзээтэй. Хожим сансан яриаг өөрийн дурсамж мэт ойлгосон байж магадгүй. Ингээд 1990 оны 11 сараас хойш 26 жил өнгөрөв. Гэмт этгээд баригдсангүй. Сатору хүү болон ээжтэйгээ хамт амьдардаг болсон. Гэхдээ хэрэг гарсан байраа орхиж чадсангүй. Байраа бүхэлдэн цэвэрлэж хаяж чадаагүй. Тэр газарт бүх дурсамж, уулмөр, эхнэрийнхэн сүнс байгаа мэт санагддаг байв. Тэр хэсэг хугацаанд твшиж байгаад эцэст нь өөр тишээ нүүсэн. Гэвч байрын түрээсийг үргэлж төлсөөр л байжээ. Бүхэл бүтэн 26 жил. Нийт 2200 мань yen. Байрны эзэн өрөвдөж түрээсийг үе үе бууруулдаг байсан. Сатору байрыг тэр өдрийнхөөр нь хадгалжээ. Шалан дахь цусны толбыг л арилгасан. Бусад зураг, хувцас, ширээн дээрх аяга, хүлээн аваагүй шуудан бүгд тэр чигтээ. Ханан дээр эхнэрийнхээ үлдээсэн жижиг бичгийг хүртэл хэвээр хадгалсан. Сатору ажил тарсны дараа амралтын өдөр бүр подвал дэлгүүр худалдааны төвөөр явж хуудас тараадаг байв. Алуурчдын талаар мэдээлэл бол 300,000 йений шагнал өгнө гэсэн хуудас. Хүүтэйгээ хамт гудамжаар алхаж тараана.
Тэр ганцаараа эхнэрийг нь алсан алуурч нэг болохоор 26 жил явсан. Алуурч нь баригдаж байж байрыг хааж эхнэрийнхээ сүнсийг тайван байлгах чадна гэж итгэдэг байлаа. 2025 оны 10 дугаар сарын 31-нд 26 жилийн дараа итгэмээргүй зүйл боллоо. Цагдаа 69 настай Ясука Кумиког баривчлаа. Сатору би энэ хүнийг танина гэж хэлв. Гэхдээ тэр хизээж Кумиког сэжиглэж байгаагүй. Учир нь Кумико түүний ахлах сургуулийн ангийн охин, софт теннисний багийн хамтрагч. Тэд нэг анги ижил багт орж олон тэмцээнд хамт ордог байсан. Тэр үед багт 6-7 охин 10 гаруй хүүгүүд байсан. Кумико тэдний нэг. Сатору Кумико надад сэтгэлээ илчилж Валентины шоколад өгч байсан. Би түүнийг ангийн найз, хамтрагч л гэж хардаг. Тэр үед сургуульд үерхэх соёлж баг байсан. Мөн би түүнийг шархлуулж дургу гэж хэлж байгаагүй. 10 жилээ төгсөөд их сургуульд орж холбоо тасарсан. Утас гэрээ хаягч мэдэхгүй болсон. 20 гаруй жил холбоогүй явсан гэжээ. 1998 онд 42 настайдаа софт теннисний төгсөгчдийн уулзалт болсон. Уушны гишүүд цуглаж Сатору Кумико хоёр байлаа. 20 жилийн дараа тэд гэрэлсэн үү хүүхдтэй юу гэж минь тус мэдлцв. Ажил хийцүү амьдрал завгүй гэсэн ердийн л яриа. Кумико бич бас хүүхдтэй ажил гэрийг зэрэг авч явах хэцүүгүй. Сатору амаргууч тэснэ гэж нэмсгэлсэн. Тэнд яриа дуусаж хоорондоо дуугаар гэрээ аягаа солилцоогүй. Уулзалтаас яг 1 жилийн дараа Намикогийн хэрэг гарчээ. Одоогоор яагаад Кумико ийм хэрэг хийв гэдэг тодорхой хариулга. Хамгийн магадaltaй нь атаархал хардалт чөтөө. Хайрлаж явсан хүн минь одоо эхнэр хүүхдтэй аз жаргалтай. Харин би ажил гэрээ оронд ядарсан нэгэн. Тэр дотроо удаа урлаж эцэст нь буруу зүйл хийсэн бололтой. Кумико хэрэг гарах үед 43 настай, нөхөр 2 хүүхэдтэй. Нагоягийн Минато дүүргийн Токио гудамжинд 10 жил амьдарсан. Тэр гэр Саторугийн одоогийн амьдардаг газраас 2 км-ийн өрхгүй зайд байжээ. Хэрэг болох үед гэр хоол байсан ч дараа нь тэр яг ойролцоо ирж амьдарсан. Санаандгүй юу санаатай юу гэдг нь тодорхойгүй. Хөршөөдөө хийснээр Кумико маш чимээгүй, даруухан, ажлынхаа хажуугаар цагийн ажил хийдэг. Хүмүүстэй бараг юм ярьдаггүй байжээ. Орон сууцны уулзалтанд ихэвчлэн нөхөр нэрж Кумико гэртээ нам гүн байдаг. Тэгвэл яаж 26 жилийн дараа баригдсан бэ? 1999 оноос хойш цагдаа 100 мянган хүндээ шалгалт хийсэн. Хохирогчийн гэр бүл, найз нөхөд, хөрш, танил гээд бүгдийг бүр Саторугийн ахлах сургуулийн найзуудыг чагсаан судалжээ. Тэр үед Кумико чагсаалтанд байсан. Гэхдээ онцгой анхаарал таталгүй зүгээр нэг найз гэж өнгөрсөн байлаа. 2025 онд хэрэг дахин сөхөгдсөн. Цагдаа хуучин шийдэгдээгүй хэрэгүүдийг ДНХ технологиор сэргээгсэн ажиллагаа эхлүүлсэн. Намикогийн энэ нэргийг дахин шалгахаар шийджээ. Саторугаас софт теннисний ангийн нэрсийн шалгалтыг хүссэн. Сатору хуучин тэмдэглэл 6 гаргаж өглөө. Цагдаа байршлыг шалгаад Кумикод анхаарлаа төвлөрүүлсэн байна. Кумикод ДНХ дээж өгөөч гэж хэд хэдэн удаа хүссэн. Кумико надад хамаагүй хэрэггээ татгалзжээ. Бусд нь дуртаяа өгсөн байхад ганцаараа татгалзсан сэжигтэй. Эцэст нь 10 дугаар сарын 30-нд Кумико ДНХ өгье гэж иржээ. Тэр хоёроо шинжилгээний хариу гарсан. Гэрт үлдсэн гэмт этгээдийн цустай 100% таарсан. 10 дугаар сарын 31-нд аль биесээр баривчлалаа. Тэгэхээр тэр өөрийн өсөлтөөр очсон мэт харагдсан ч үнэн дээр цагдаагийн дарамт сэжиг нэмэгдснээс айгаад очсон гэж үзэж болно. Анх энэ нэрийг 2014 оны сэтгүүр сар таагдах ёстой байсан. Тухайн үед Японд хэрвээ хэрэг 25 жил дотор илрээгүй бол ял өгөхгүй гэсэн хууль үйлчилж байлаа. Намикогийн нөхөр Сатору болон бусад хохирогчдын гэр бүл нийлж тэмцэн. Ингэж болохгүй энэ шудраг бус гэж төрд байнга шаардаж байлаа. Тэд хохирогчдын холбоо маягийн бүлэг байгуулсан. Сатору өөрийн туршлагаа хуваалцжээ. Би 26 жил байраа хадгалж нотлохоо бүрийг хөлдөөсөн. Хэрвээ хэргийг хэлцэх хугацаа дуусвал энэ бүхний утга алга болно гэж хэлдэг байв. Сатору хэрэг гарснаас 2 сарын дараа ажилдаа орсон ч өдөр бүр ажил таарад хэрэг гарсан байрандаа очино. Эхнэрийнхээ эд зүйлсийг харж өнөөдөр жаахан зэгслэе гэж бодно. Гэвч гар хүрэж чадалгүй дэрэгдэн нэг цаг сууж гүлэрнэ. Маргааш хий гэсээр ингэсээр 26 жил өнгөрсөн. Гэсэн ч түрээсийг таслалгүй төлж бүхнийг хуучин хэвээр хадгалжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам Саторууд айц төрж эхэлсэн. Хэрэг хэлэлцэх хугацаа дуусвал алуурчин баригдсан ч ялагдахгүй. Гэмт хэрэгтэн насан туршдаа чөлөөтэй явна. Тиймээс тэр 2000 оны үед болсон Ситагаягийн гэр бүлийн аллах зэрэг хэрэгүүдийн гэр бүлтэй нэгдсэн. Алуурчныг цаг хугацаагаар өршөөж болохгүй гэж хамт эсэргүүцжээ. Эцэст нь 2010 онд Япон хүн амны хэргийг хугацаанд баригдахгүй болгосон. Гэмт хэрэгтэн Кумикод энэ мэдээ аимшигтай байлаа. Тэр үеэс түүнд байнгын төгшөөр айцтай болсон гэдэг. Хожим мэдүүлэхдээ тэр үеэс л сэтгэл түгшиж ирсэн. Надад гэр бүл хамаатан байдаг тул тэдэнд асуудал үүсгэмээргүй байсан гэж хэлжээ. 2025 оны 8 дугаар сард цагдаа дахин ирж ДНХ үсгэд 10 дугаар сарын 30-нд очийг шийдсэн байна. 11 дугаар сарын 2-нд цагдаа Кумикогийн гэрт нэгжлэг хийсэн. Одоо нотлохоо холбоо барьсан хүмүүсийн уул мөрийг шалгаж байна.
Сатору гэмт хэрэгтэн хохирогч хоёр огт уулзаж байгаагүй гэжээ. Тэгэхээр тэр хохирогчийн гэрээ аягийг яаж мэдсэн бэ гэдэгт цагдаа нар анхаарч байна. Кумико яагаад ийм хэрэг хийснээ тодорхой тайлбарлаагүй. Сатору энэ бүгдийг сонсоод эхэндээ цочирсан. Үнэхээр гэмт хэрэгтэн миний таньдаг хүн байсан гэж юу гэж боджээ. Тэр үргэлж хэрвээ таньдаг хүн хийсэн байвал яана гэж айдаг байв. Эцэст нь үнэхээр гэмт хэрэгтэн таньдаг хүн байжээ. 11-р сарын 1-нд Ниши дүүрэгт орших хэргийн газар дахин шалгалт хийсэн. Сатору энэ байранд дахин хэнийг ч оруулахгүй гэж боддог байсан ч энэ удаа алуурч өөрөө ирж болсон явдлыг дахин үзүүлсэн байна. Хүү Ковэ одоо насанд хүрсэн ажилтай гэр бүлтэй. Түүний эхнэр нь Намикогийн хамгийн сайн найзын охин. Тэр хоёр сайхан амьдарч байгаа. Ковэ би ээжигээ бараг сандгүй. 2 настай байсан болохоор дурсамж байхгүй. Гэхдээ хаяа хэрвээ тэр мөчийг санаж байсан бол яах бол гэж айдаг байсан. Одоо гэмт хэрэгтэн баригдсанд баяртай байна. Ээжтэй очиж 50 нойрсорой гэж хэлнэ гэжээ. Энэ нэрийг Японд хүчтэй шууган тарьж хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгсөн. Хүмүүс нөхөр Саторугийн 26 жилийн төвчээр хайр итгэлийг үнэлж байна. Цаг хугацаа өнгөрсөн ч үнэн хизээ нэгэн цагт ялдаг гэдгийг энэ нэрийг дахин батллаа. Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн хэрэг биш. Шинжлэх ухаан сэтгэл, тууштай байдал нийлбэл нууц илэрдэг гэж олон хүнд өгнө. Одоо гэмт хэрэгтэн Кумико яагаад Намиког олсон талаар тайлбар өгөх хүртэл бүрдэн шалгалт үргэлжилнэ. Магадгүй атаархал гомдол харталтаас болсон баг. Энэ нэрийг Японд нэг зүйлийг батллаа. Бүрэн төгс гэмт хэрэг гэж үгүй. Шинжлэх ухааны ихээ цаг хугацаа эцэстээ үннийг гаргаж ирдэг. Мөн шийдэгдээгүй эргүүдэд олон нийтийн сонирхол, дэмжлэг ямар чухал вэ гэдгийг харуулсан. Сатору түүний гэр бүл төвчээр энэ бүхэн Намикогийн сүнсийг амраасан баг. Ингээд 26 жил шийдэгдээгүй аллагын хэрэг 2025 оны 10 дугаар сарын 31-нд эцэст нь томоохон эргэлтэнд хүрлээ. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ нүрээ дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.